хамтын ууган сургууль 1-р сургуульд ажиллах явцдаа 2004 оны 10-ын А ангийг төгсөжээ. Хамтыгаа дунд ангид орж ирэхэд бүдээн авч ажил амьдралд зүтгэл сэтгэл хөгжил баясгал бүгдийг зэрэгсүүлэн хамтран ажиллаж сургаж сурч байлаа. Тэр сайхан шавнар дотн сайхан шавнарын дүр төрх нүдний өмнө зурсхийн дурсагдж байна. Та нарын минь өсөн тагмих та нарынхаа өн хойч ирээдүй хойч үеийн сэтгэлээ чилээж өнөөдөр өчигдөр маргааш зүтгэлээ өргөж итгэл зүтгэл ажилдаа зориулж явсан билээ башин. Тэгээд даасан анги 10 анги одоо дотн зөв сайн байхад нь анхаарч сургаж зөвлөж зэмлэж журам хичээл зааж сургаж явсан билээ башин. За тэгээд та нарын минь дэгдэж дэрвж хөгжиж хөдөж явсан тэр цаг үед багш надтай холбоотой. За гэхдээ дэгдэж дэрвж дэгдэж хөдөж явсан та нарын минь тэр үед хамгийн их мэдлэг боловсролыг өөртөө шингээж авсан байдаг. Тэгээд өдмийн жигүүрээ нилээд сайн ургуулж авчихаар цаашдын амьдрал мөрөөдлөө биелүүлэхээр ангийн хаалтаа зөөлөн хааж 10 зүгтээ харан удснаас хойш 20 жил өнгөрсөн юм байна. Хүүхэд насны үерхэд сурагч насны дурсамжийг мартах аргагүй. Хамгийн онцгой зүйл байдаг. Та нарыг мартаагүй байгаад нь баярлаж байна багш. Сургууль минь гэсэн сайхан сэтгэлтэй багш нар минь гэсэн дотн зөөлөн дулаахан сэтгэлтэй анги хамт олон минь гэсэн халуун сэтгэлтэй та нарыг сургуулж ирсэн байгааг харж байгаадаа баяртай байна. Баяр хүргэе. Тэгээд бүгдэнд 20 жилийн ойрон баярыг хүргэж амжилт хүсье. Сурагч дэгдэж дэрвж явсан. Эвсэж хэрэгдэж хэлцэж явсан. Тэр хамт олонны сайхан дурсамж энэ уулзалтны уран мэдээ амжилтыг хүсэж дурсамж түүхэн зузаасан сайхан баяр байх тугай гэж багш нэрөөж байна. За 1994-өөс 2004 онд одоо энэ сургууль сурч нэг төгсөгчд та нартай 20 жилийн баярын мэндийг өргөжлүүлж байна. За тэгээд цаана 1-р ангийн хүүхдүүд байхаас чинь би таамаг маш сайн мэддэг. Яагаад бүр одоо нөгөө би ч одоо 32 дахь жилдээ багшилж штэ. Тэгээд одоо энэ дотор 32 төгсөлт 32 одоо 1-р анги гээд одоо өчнөө олон хүүхдүүдийг л харж байгаа. Танай ангийн хамгийн тод замдаг нь яагаад вэ гэхээр танай ангийнхан ч урлагаар мундаг, спортоор мундаг. Тэрөөсөө юмар тэргүүлдэг юм хүүхдүүд байсан шүү дээ. За тэгээд хамгийн санаж байгаа юм байна юу? Миний ихчи маань минь сайхан танай ангийн сурагч байлаа. Тийм болохоор найзууд нь одоо танай ангийнхан тэгээд одоо таныг шааштай за тэгээд төгссөн хойноорч гэсэн одоо тэгээд ийм байна. Гурван байна. Манай мэддэг юм бүр найзууд одоо хэрэг бас амьдралын жишээ баг мэдчих юм. За тэгээд танай ангийнхныг танай төгсөлтийнхнийг хамгийн тод сандаг одоо гол юмнууд нь юу вэ? Сурлага, урлаг, спорт гэдэг юмнуудыг өвдөж авсан байна. Одоо бодоход тийм байсан. Сая тэр одоо өнгөрсөн хаврын тэмцээн одоо энэ намрын одоо та нарын зохион байгуулж байгаа энэ зарчлагуудыг хараад байсан. Зохион байгуулалт сайтай. Юм маш мундаг оролцсон тухай тийм хичээл хүүхдүүд байж одоо нөө багасаа тийм суур байсан
Тэгээ багангийн багш ангиудэрсэн одоо дунд давталгаангийн багш нар бүгдээрээ тийм байсан болохоор бүгд ч юм яг дагаж хөгждөг юм байна гэдгийг би эндээс харж байна л да. Тэгээд манай хүүхдүүд багасаа тийм мундаг суурьтай байсан болохоор ажил амьдрал нь ч гэсэн үүднэг шиг сайхан явцгааж байгаа юм байна лээ. Одоо энд ингээд эргээд цуглаад уулзж хахад харж хахад одоо бүгдээрээ л мундаг амьдралаа аз жаргалтай ажил үйлс нь өөдрөг их сайхан явж байгаа гэж байна. Багш маш их баяртай байна. Бүгдээр сайхан байсан. Сайн байцгаана уу хэрхэн мэдэж шаараа. Анхныхаа 60 жилийн төлөвтэй уурын сургалтаараа сурагч хэмээн нэрээрээ олгосон 2004 оны нийт төгсөгчдөө 20 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж мэдчихэд байна. Хүн төрөлхтний мөнхийн гоёлол эрдэн мэдлэг юм. Эртний ийм сургаал мэдлэггүй бол Монгол өдрөмжгүй бол болов гэж сурсан байдаг. Тиймээс та хайр ажил үйлдэл бүрсгэлээ зориулж эцэг хичээл, заяа хичээл өөрийн ярьсан төлөвтэй хүрч амжилттай байгаа гэж хахаар багш тэгэхээр их баярлаж байна. Хандраараа басж байна. Чиний аз жаргал бол бусдын төсөл юм. Бусдын аз жаргал бол чиний сайхан сэтгэлийн үрээр зэтгэлдэг гэдгийг ямар санджаарай. Чиний мөнхийн гоё болсон эрүүл мэдээ чухалчиж эрүүл бий саруу тухайн машин гэдгээр эрүүл байж ажил үйлсээр амжилттай байж өөдрөг ирээлэг бүхнийг зохицолж бадрааж яваарай. Ингээд та бүхэндээ 20 жилийн баярын мэндийг хүргээд гэр бүл аз жаргалыг өсөж ажил үйлс өөдрөг дэвшилтэй байхыг хүсэн өрөөж бичиж байна. Миний хайртай Шангар минь. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Салхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үер хэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо уянгатайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутгал санчихдаг онгон багын андууд мэ Ойлрох цаг хугацаанд бивинэ гэсэн сэтгэл мэ эргэж хизээч ирэхгүй гинэн цай
байлган үерхэл минь ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэндээ үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэндээ үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дочигсэн анхны хараа дууч хорсон цагаан шиг мартах бэби андуудны ангийнхан хонхон дунаар шуунгуйлдээд хожмын өдрүүдээ зүгнэн баясаад гэрэлт ирээд үйд тогтлон ярсан гинэн багын хөгжөөд жилээ насан ич энергтэй эсэг хүчрхэг ич энергтэй спортлог хүнлэг нандин хамт олно цуурах жилүү